За эрхэм номын садан та бүхнийхээ эгээн амгалан гэрээд энэ сайхан дүүчин өдрийн мэндийг айлтгая. Дүүчин гэдэг үг маань их цаг гэж өвчлж орчуулдаг боловч одоо монгол хэлээрээ бол утгачлалт орчуулвал зэвлэг хотолцуулган төгөлдөр өдөр гэсэн үг л дээ. Одоо их тийм нандин цаг өдөр гэсэн л утгатай. Гэхдээ өдөр бүхэн үлзий гариг бүхэн гайхамшиг гээд 8 гигэн сударт гардаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр бид энэ дүүчин буюу бурхан багш тэргүүтэн дээдсийнхээ хүүхд түүхийг мэдж одоо гэгээлдийг санах мэдснээрээ бид бас мөнгө бусыг ч ухаарсныхаа хүчээр өдөр бүхнийг тийм үлзий бэлэгтэй ухаарлалтайгаар өнгөрөөгөр гэсэн утгаар дурсан сандаг юм аа. Би энэ тэр яагаад гэвэл мөнгө бусыг ухаарлаас бүх зүйлээ ухаарвал эхэлдэг гэж номын үүд гэж дээдсэлдэг. Мөнгө бусыг ухаарсан хүнд итгэлийн 3 өгч гүнзгий мөнгө бусыг санаагүй цагт нууцын хураангүй сударч гүйхэн. Энэ нь юу гэсэн итгэлийн 3 үг гэдэг маань намаа гүрөө намаа удаа намаа удармай намаас гэдэг те. Тэр ламаа чвсэн жоо санжаалаа чвсэн жоо чойлоо чвсэн жоо гинтэнлаа чвсэн жоо гэж уншдаг. Багш бурхадаа итгэе, номдоо итгэе, номын садан бүргийн чуулганд дэдсдэн итгэе гэсэн утгатай. Гончигсан үйдэг. Тэгээд 3 эрдэнэ гэсэн үг. Тэгээд ийм энгийн боловч мөнгө бусаас ухаарсан хүнд энэ бүхэн итгэлийн одоо хүчээр бүх 84 мянган номын чуулган хурдаг гэсэн утгатай. Би сая нэг их гимтэж биштэд тэгээд их ухаарлал тэгээд нэг жоо хоол сах имчилгээ энэ төрт яваад энэ нэг нурууны усны их хүчтэй гимтэл үүд юм байна. Өнгөц харахад юм мөртлөө тэгэхээр бид тэгээд яхан царай алдчихад та бүхнийг бодвч за ямар мессенд орох гэж байгаа биш. Бурхан намайг хуваалцах хамтдаа гэж сайхан энэ урилгыг хүлээж авсан юм. Бид ямиг өнгөн гадраар хвчлэн хардаг. Гэхдээ бид өөрсдөө өвдөж зовоод гэхээр бурхан багшийн хэлдэг те зовлон үнэн. Энэ нь юу вэ гэхээр өөрөө ухаарч тэрийг ухаарсан хүнд бусдыг бас ойлгож инэрч хайрлах жишээтэй. Тэгээд мөнгөсийг ухаарснаар тэгээд зовлон үнэн зовлонгийн шалтгаан ч үнэ тэгээд зовлонгоос ангижрах итгэх зам мөр үнэн болоод ингээд нээгддэг. Нэг Эрдэнэ ламын хэлсэн үг байдаг л да. Одоо өөхтөх осолд ороод хөлөө тайруулах болоод гэсэн хүмүүс одоо яана гэж их санаа зовоод байна. Баярлж инээгээд та юунд баярлаад байгаа юм гэхээр өөхөж болох байлаа шүү дээ. Тэгээд чүгээр зүгээр тэнж дахиад авахгүй одоо намаа үзсэн боллоо гэх. Тэгэхээр ямиг аль талаас нь харахаас бас хамаарч байгаа юм. Бидний энэ ярьж байгаа бүхэн Айнстайнгийн сурлаас үүдэл байгаа. Энэ маань болохоор олон үеийн агш бурхтын сургаалын дээж самарлаг. Тэгэхээр хин нэгний одоо миний ч юм уу эсвэл манай нэг хин нэгний зохиоцсон түүх биш гэсэн үг. Тэгээд бид яриад байгаа 84 мянган номын цогц гэдэг маань 84 мянган нисванас гэдэг мó зовлонгийн шалтгаан болдог бүхэн
сэтгэлийн гүнд байдаг ч юм уу. Түүний ариусгах утгаар тэгж хэлдэг. Бас энэ бэлэгдэл утгаараа хязгааргүй цаглашгүй гэсэн тоон бэлэгдэл болдог. Ягаад гэвэл хүн бүр дахин давтагчгүй байдаг. Бодвол бүхэн. Тэгэхээр өөр өөрийн өгөгдөлтэй байдаг, авьяас үлэгтэй байдаг тийм ээ. Тэгэхээр өнгийн солонгос шиг тэгэхээр зөвхөн нэгэн ягшмал загвар байхгүй гэснийг бас санаж байгаа юм. Заавал энэ заммаар заавал яг энэ арга гэж тулгахгүйгээр зарим бэлтгэл танд тохирч болно, зарим нь тохирохгүй байж болно. Тэгээ бурхад хүртэл цаглашгүй олон дүртэй байдаг нь утга чанартай нэгэн чанартай бол тэр цагаан солонго болоод задарч байгаатай адилхан. Тийм болоод таны бэлтгэл юм уу ингээд дотоод мэдрэмжээр угаасаа ойр дотно тэр л бурхандаа тэр хувь өрөөлөөрөө ингээд утгыг мэдрээрээ гэсэн утгатай. Тэгээд бурхан чанар маань гадна талаас ягаад бурхтын тэр дүр олон байгаа таны бурхан чанар тэгж олон дүрээр бас илэрх. Тэгээд гадна талын бурхан гэдэг байгаа боловч дотоод бурхан, дотоод багшийг сануулж сэргийл тийм түлхүүр байгаа юм. Тэгэхээр хизээд нөгөө ноён утгын хэлдгээр ядам бурхныг өөрөө сайн гэж бодож болохгүй гэдэг. Ядам гэдэг маань дээд сэтгэл энэ дээд ч гэж болно. Таны тэр зүрхэн гүний дотоод ариун чанарыг хэлээд байгаа юм. Зүрх гэдэг үг зүгээр бидний нэг бие махбодын зүрх байна. Бурхан чанар одоо бид ингээд гол судлаараа бидэгдээд яг зүрхэн төв гэдэг маань нэгсэндээ бидний нарийн бие, сүнсэн бие гэж болно. Түүний зүрхийг хэлээд байгаа. Тэгэхээр сүнслэг зүрх гэдэг маань тустай байгаа юм. Тэгээ та бүхэндээ чөлөөт асуулт ярилцлах хэлбэрээр хийвэл илүү амар болов гэж би бодсон. Ягаад гэвэл одоо жишээ нь Бочрия автраа гэдэг гэгэрдийн хөтөчж шинээр орчуулж байсан бас ер нь бодисодын явдалд орхгүй гэж хувьчнараа хэлдэг. Жишээ нь энэ содөр 7 дугаар ботод байгаа. Тэгээд тайлбартайгаа. Гэхдээ тайлбар нь бол шинэ байгаад тэгвэл шинэ бүхэн хуучин гэдэг шиг тэгээд шинэ хэлбэрээр гэтэл 700 жилийн тэртээ орчуулж өргүүлж Жожи Озер бандтаа байсан гэх тэр мэдчлэн Монгол түмний бас оюун санааныхаа өв дээдсийнхээ уламжлалыг бид үгүйсгэж бартаж өрөөсөө болохгүй. Манай оюун санаа нь нөгөө жахан материалист үед шашныг үгүйсгүүл байсан болохоор аль болох банжийн дардлын үед яасан юм шиг бидэнд одоо монхруулах зорилготойгоор түгээсэн аятай. Гэхдээ тэгж улс төрд ашигладаг талч байдаг. Соёлын хувьд энэ бол өөдөө хааны үед жишээ нь хар хойронд буддын цогт их асар сүмийг туурийг тавьж байсан. Тэгээ мөнх хааны үед гүйцэд туссан.
хар хорон хотын хамгийн өндөр сүрлэг байгууламж нь сая нөгөө малтлагаар их хааны ордон болов гэдэг тэр төөрийг авах. Тэгээд тэр буддийн агуу сүм байжээ гэдэг. Эрдэнэ сан Субашид гэж та бүхэн бүгд мэднэ. Сахар гэвч дахиад сүлдэн шинээр орчуулж аялгау сайхан хэлээр тэрийг Годон хаан Өгөөдөө хааны хөхнөөрт анх саж өндтэй өрн зарж ингэж тэгээ орчуулах даалгавар хөрвүүд зарилгалж байсан. Гэвч тухайн үедээ хорлогдоод гэтээ түүнийг удам угсааны гүйц хэсэг жишээтэй Лэгдэн хааны үед 100 хилмэрчээ цуглуулж Ганжуур судрыг хөрвүүлж байсан ахын мөршийн сургаалын эмэгтгэл Монголын цогт 3 эрдэнэ гэж махгал юу тэгээд гол нь Лэгдэн хааны Ганжуур судар тэгээ хасфуу тамга тэгээ энэ 3 эрдэнэийг Ханжин хаан авахын тулд маш их хүчин чармалт яагаад гэвэл түүнийг авсан хүн их хаан гэсэн утгатай учраас Инх Монголын хаан ч гэсэн тэгж дахин шүтж байсан. Монгол эмээтэй хөгчүүд ягаад гэвэл тэд нөгөө Монгол удам угсааны цусыг авч явах. Тэгснээрээ ер нь их хааны бас эрхийг олж авдаг. Тэгээд энд зөвхөн бид заримдаа зөвхөн нэрэнд ач холбогдол өгдөг жишээ нь төвдийн буддизм гэгчтэн ийм нэр томьёо үүсгээд идэг шарын шашин Эйнстейн дотор сүпи олон түүх бий. Тэгэхээр сүпичүүд гэдэг нь харахад ислам одоо исламын шашин боловч исламын шашин дотроо одоо өөр тэр урсгал байдаг. Урсгалах бяцлаглаа. Тэгээд тэрээс маш олон гэгээрэл гэхүү нэгсэндээ утга чанар нь тухайлбал Омар Хаяамын шүлэгдүүл дандаа буддийн тэр яг мөнх бус хоосон чанарын ухаар л нэгт явж байдаг. Тийм учраас одоо Таж Махалыг гэхэд спи мастерууд бүтээсэн. Тэргэл сартай шинэ ингээд ах үед маш өвөрмөц дотоод цөмөрлөлтийг мэдэрдэг гэдэг тийм бяцлаглалын зорилготойгоор яндраа гэдэг монголчууд мандал буюу бэлэгдэл хот мандлын дүрээр гэсэн үг. Тэгээд тэр бүхнийг Монголын хаад бүтээж байсан. Тэгээд түрүүн бид дурлаа ш. Их хааны цус яхаар одоо тийм учраас төмөрх доглон төмөр хаан гэдэг хаан боловч өөрийгөө хязгааш хаан гэж хэлж зөрхтэй. Ягаад гэвэл нөгөө Чингис хааны удам биш, шууд удам биш. Зүгээр Барлас овгийн монгол хүн. Гэхдээ хааны цусыг яахын тулд их хааны удам бүнжтэй гэрлээд тэгээд түүнээс хойш доглон төмөр хааны юу үр удам хаан гэдэг нэрийг хэрэгжилсэн. Тэгээд Акбар хаан, Бабур хаан гэл сая Таж Махалыг босгосон хаан маань Шахч хаан гэдэг Чингис хааны удам болоод өвчихж байгаа юм. Тэгээд Монгол тэр удам оюун санааг тэгж их дээдэлдэг. Чингис хаан Чанчуун бомбыг залж ном сонсож явах жишээтэй те аялгуун авшиг хүртсэн гэдэг. Гэхдээ ямар нэгэн ягшмал зүйл автдаггүй. Хувлаа хааны орд Павл ламыг залж хээ газар гэдэг л те. Учир төлөвний манай
монгол хэлээрээ баясгалан точир гэдэг олон манай монгол лам нар бясалгаж явсан нууц тарины авшиг. Тэгээд энд 84 шидтэн гэж монголчууд ярьдаг. Нөгөө л 84 гэдэг бэлэгдэл бас явж байгаа. Түүний цаана олон тийм гэгэрд байдаг гэсэн утгаар тэр 84 шидтэн дотор Эйнштейнгээ дотор бий игэл харц бай тухай нөгөө нэг энтхийн кастын ясан нөгөө сүүдрэн тусахад хүртэл бузартчихна гэд дөлдөг тийм доод одоо баг гадуус төдий үнэлэгддэг тийм гаралтан. Гэхдээ тэр хүний л монголчууд гэдгийг цаагаараа бурхан бид саруулж байгаа юм л да. Өөз. Сул сонсогдоод байна. Өөз. Энэ нэг хүзүү ячаад яхан чангад дуурч чадахгүй. Өөз. Тийм сайхан уламжлууд. Тэгээд манайхан диалогууд нарванчин гэгэн гэл олон утгатууд маань тэр 84 шидтний оюун санааны залхамж гэсэн утгаар явдаг. Гэтэ хинч гэгэрч бодно, хинч бурхан түүнээс биш нэг дээрээс буудсан тусгай хүмүүс юм уу? Хүн бүхний дотор тэр гэгэрэг бурхан чанар нь байдаг, түүнийгээ сан сэрэх гэдэг утгыг сануулж тэр 84 хэдтэн маань. Тэгээд бас гэгэр гэдэг бол монгол хэлэнд шидтэн их бүтээлч нар нэгсэндээ эд шид гэдэг монгол үг маань эдхий сэтгэхий гэсэн тэр үгнээс гаралтай. Сэтхаанар гэхээр одоо тэр шидтэн гэж хөрвүүлэгддэг. Тэгээд гол нь оюун санааны гайхамшиг түүнээс зүгээр нэг нисээд юм уу циркийн үзүүлбэр шиг зүйлтэй биш. Бод сэтгэхэд цацрах, хоосон чанарыг ухаарах энэ хамгийн гайхамшигт иж гэж хэлдэг. Тэгээд тэр нь амьдрал дүүс болоод цацарч байгаа нь тэр уран бүтээлч гэдэг утганы бас юм л да. Сайн мэдчлэн байгаа юм. Асуулт яг гэж яаж яах вэ? Та бүхэн асуулт асуух бол гараа өргөө тэгээд чөлөөтэй ярилцдаг болвол өнөөдөр энд Эйнштейнгийн цувралын маш олон уншигчид ирсэн байгаа гэж байна. Эндээс амтаа холбоод ер нь монгол сургаал Бадрагчийн өөрийнх нь хөрвүүлдэг энэ Монголын дотроос таавахны асуудалтай хүн байвал чөлөөтэй гараа өргөөл эндээс боогод асуугаад Бадрагч хариулаад явбал бас илүү нээлттэй байх болов. Асуулттай хүн байвал асуугаарай. Цөмөрөө тэгээд ярьчлээ би. Бардтай тэгээд содрох жишээтэй тийм. Монгол хэл бүр монгол өгд хөгшид маань бүгд мэдэнд сонсгоод гэдэг. Тэгэхэд сонсгоод содрох бас Эйнштейнгийн дотор байгаа. Шинээр хөрвүүлсэн. Гэхдээ тэрийг өнгөрсөн хүнд ч сонсоход өнгөрхийн даваанд сонсох бүр сайн. Амьдтай ухаар бол бүр илүү гэсэн утгаар одоо 9 сайхан байх та. Тэгэхээр үхлийг ухаарах, амьдралыг ухаарах
төрхийн нэрлэл байгаа юм л да. Бид мөнгө ус гэхээр гоцоо өхөл одоо хагацл талаас нь гэтэл сайн ухаараад ирэхээр энэ мөрөн голын урсгал мэт нөгөө нэг голын усанд 2 болдгүй гэдэг алдартай үг байдаг те. Тэр агшин бүр шин байдаг гэсэн утгатай. Тэгээ шин цайны антик мэдрийг гэвэл хуучин шавхруунаас аягаан чөлөөлөдөг. Бид нөгөө өнгөрсөнд илүү уягдаад эсвэл ирээдүйд санаашраад тэгээ энэ агшнаа амталж чаддгүй. Тэр түлхүүрийг мэдрэхийн тулд тэгэхээр мөнгөсийг ухаарна гэдэг маань амьдралыг л ухаарна гэсэн утгатай. Амьдралыг ухаарахын тэгээд амьсгалыг ажиглах гэдэг маш олон удаа Эйнштейн гэдэг янз бүрээр тайлбарладаг. Амьсгалаа анзаарахаас эхэлдэг. Бурхан мөшийн анхны бэлтгэл анапана гэдэг л дээ. Амьсгалынхаа орох гарах урсгалыг мэдрэх. Тэгээ очир хөлгөнд энэ маань бүр гүнзгийрээд явчихдаг. Юу гэхээр амьсгал гэдэг маань зүгээр нэг амьсгал биш. Умаахан өөрөө бүтсэн тарина гэсэн үг. Амьсгал авах нь тэгээд шингэж байгаа нь тэгээ гарах бүр нь хум гэдэг. Бид нэр сайн анзаарах юм бол бид нэг анир байдаг те. гэдэг. Тэрийг билэгддэг. Тэгэхээр бүх ном энэ дээд аниргийн очир төрөлг гэдэг л дээ. Нэгэсэндээ өөрөө бүтсэн таринаа мэдрэх. Тэгээ монгол хэлэнд хумгүй зүхтах гэдэг нэг сандарч явах. Өөр юм одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр умаа мэдрэх амьсгалж яваагаа анзаарах сөхөөгүй амьсгалд авчдах гэдэг тийм. Амьсгалаа анзаараад ирэхээр амьсгал уужрах гэж монгол хүмүүс хэлдэг. Тэгээд амьсгал амьдрал хоёр маань ам гэдэг нэг язгууртай. Тэгэхээр монгол хэлний утга үг гүн ухаарвал дандаа охны номш тийм гүн утгыг агуулдаг. Хэл сэтгэхүй хоёр тун холбоотой тийм. Хэлийг нэг хүн зохиолч гэж байхгүй тийм. Гэхдээ тэгэд энэ олон хэл. Тэгэхэд монгол хэл маань тэр олон жилийн хугацаанд бүрдэж явахдаа амин тэр язгуур нь маш гайхамшигтай байгаа нь бидний өв дээдсийн бас онцгой алтан одоо хэн гэж хэлдэг тийм. Тэгээ нандин хүмүүрэг бидэнд ингээд мэдээллийн сан бас цуснд маань байдаг гэсэн үг. Тийм учраас бидэнд өвгдийн маань сургаа зөөр цэцэн өгөх дамжаад ингээ ухаарахаар бурхан номын тэр гүн утга их ойрхон байдаг. Үргэлж нэг амьсгал, нэг язгуурлаг байдаг. Бид өнөөдөр бурхан магшийнхаа тухайд орсож байгаа учраас бас уг гарвалыг ч дуртахад манай энэ Оошоо гэхэд их орчин үеийн бурхан байсан. Монголоос нүүдэлчэд ирсэн гэд. Тийм учраас вед сударчсан монголчуудын тэр анхны аричуудын бүтээлгээд ариан гэдэг монгол хэлэнд ария гэдэг үг шиг байдаг тийм. Үлэмж илүү гэсэн хүн. Гэхдээ энэ нутгаас олон удаагийн нүүдэл явагдаж байсан. Тэдний нэг хэсэг арианчууд одоо 5,000 жилийн өмнө ч юм уу те 10,000 жилийн өмнө ч юм уу. Тэгээд дараагийн нүүдэл энэ үлгийн нутгаас гардаг. Тэгээд энэ үргэлж вед судраас жишээ нь бүхэл одоо дорны их энтхийн олон тэр шашин гэгэрдийн усад үүсэж байгаа жишээ те. Тэгэхээр бурхан багш маань монголчууд царайтаас нэгсэндээ
тэр хойд зүгийн ягаад гэвэл одоо гэмлэн яг энтгэхээс хойд зүгт гэсэн үг. Шагчаан омогт үнэлсэн. Тэгээд Монгол одоо нүүдэлчдийн тийм шинжтэй зурсан гэдэг. Тэгээ юм бүхнийг нэг монгол болгох гэдэг яриад байдаг бас туйшрлээ тий. Бид зүгээр гол нь өв дээдсийнхээ юуны төлөө зүгээр нэг байлдаал дайтал яваад байсан юм шиг эсвэл батмаллаа тэнэг өөр ямар ч хөгжил соёлгүй юм шиг тийм хулгай байдаг. Байлдаж дайтах нь учиртай байсан гэж. Ягаад гэвэл очир хөлгөний ёсондоо одоо очир хөлгөн гэдэг маань Бурхан багшийн тэр нууц сургаал сүдэлтэй. Будда гэхээр зүгээр нэг мишэнгүй дүртэй зөвлөм дүртэй нэг дайтах ёстой газараа дайтвалж дайтна гэх. Тэгээд энэ багшин бурхад ядам дөрүүд үүссэн гэдэг сахиу ус. Оюун утгын маань сургаалууд би оюун утгт маань бас л тэр Суфийн мастер үчиг их билег танхай юм байсан тийм. Өнгөн хэлбэртэй хүнд янз бүрээр харагдаж болно. Гэхдээ цаад гүндээ өгөөл бод номын урсгал явагдаж байдаг. Учираас бид өнгө хэлбэрээр аливааг хамаагүй цэгнэж болохгүй гэсэн үг. Үлэмжийн чанар дууг хэлдэг тийм. Үлэмжийн чанарыг дуулах юм бол мянган дарих өрсөнтэй тэнцүү түнээс ч илүүгээд юусэн бэ гэхээр Маха мотрын ёс гэдэг өгүүлдэг. Тэр нь утгын л одоо орчуулга шид буюу утга чанар нэг үлэмжийн тавирал гэсэн утгатай. Мутра гэдэг маань бидний дохио гэсэн. Тэгээ Монголын гарыг хүн мутар гэдэг тийм. Нөгөө гараараа дохиолдог болохоор энэ нэг утгаар хэрэглэгдээд явсан. Гэхдээ ер нь санаа жишээ нь бид алга хавсарч залбирдаг. Энэ юуг дохиолох вэ гэхээр бидний наран саран ирчим гэдэг л дээ. Баруун зүүн тарих гэдэг хүм одоо янз бүрээр бидний дотор үргэлж тийм хоёрдмол туйл байдаг. Тэгэхээр бидний нарийн биед ч тийм энэ сүнслэг гол судалдаа нэгдэхээр зүрхэндээ нэгдэхээр гэгэрэл болж хувирдаг. Түүнийг билэгдэж бид ингээд орой дээрээ залбираад хум маань тэрийг бас билэгддэг. Оройн хүрдийг хоолойн хүрдийг зүрхэн хүрдээ хумаар. Тэгээ бурхан 18 гэхээр ард нь ингээд энэ гурван үсгийг салдаг нь энэ оройн хүрдээ, хоолойн хүрдээ, зүрхэн хүрдээ билэгдэж байгаа юм. Тэгвэл бид түрүүн амьсгалаа аж гээд умаахан өдрөх гэхээр дотоод бурхандаа 18 өргөн 18 гэдэг маань одоо амьлуулах сэрэх гэсэн утгатай. Тийм гүн утгууд байдаг. Байнаас дээр юу ном үгүй гэхээр мааны бэдмэхэн бүх тарны хураангүй болох жишээтэй. Тэгээ мааны бэдмэхэн хураангүй маахан болоод маахын хураангүй одоо тэр энергийн бясалгал болох жишээтэй. Түрүүн бид наран саран ирчим гээд хоёр туйлын тухай ярьсан. Жишээ нь амьсгалаа аж ахуйн төлхөөр нь бас энэ хамрын баруун зүүн нөх маань явсаар байгаад одоо нөгөө бидний наран саран
буюу одоогийн физик юугаар ч гэсэн нэмэх хасах цэник гэдэг тийм. Гэтэл тэр бүр өчүүхэн игэл бөөмс дотор хүртэл байдаг. Нэг нь эрг, нэг нь сөрөг байдаг. Тэгэхээр энэ оршихуйн зүй тул бид өөрийгөө таних гэдэг маань бүх ертөнц орчтон гэх тэр зүй тогтол руу мэдрэх түүний тэгээ гадаа тогтол руу нэгдэх гэж байгаа юм л да. Өөрийгөө танин мэд гээд эрхэн арш нар өрөм дорны хөдөл хэлдэг. Одоо жишээ нь арш гэдэг үг иришээ гэдэг санбар төв. Тэ? Тэгэд Монгол хэлэнд мянган үед арш гэдэг орсон баг жишээ тэ. Сартвах гэдэг тэ бас юу өдөрдөгч гэсэн утгатай. Магш маань маян гэдэг дөрвөн янзаар нэрлэдэг. Цаана гэгэрдийг тэгж илэрхийлдэг гэсэн үг. Жишээ нь ялгуулсан гэдэг, ялгуулсны шашин гэдэг. Иймэрхүү нөгөө шашингийн үед их өгөөсгөж монгол хэлний үг утгыг хүртэл пядлын үг хэлдэг гэдэг хэрэг. Гэхдээ монгол хүн цэцгээдэн бэлгтнүүд одоо шүд чиний эренчингой нөгөө ялгуулсан гэдэг үгийг дээгдэхээс хамгаалахын тулд ялгуулсан удаан ирэмгээд нийтлэгдсэн. Тэгсэн чинь нэг хүн утастаад чи яга пядлын үг хэрэглээд нь гэдэг. Ялгуулсан гэдэг нь бүрэн ялсан гэсэн үг. Та улаан армийн ялалтанд итгэдэг нэрээ хэлэлээч гэсэн чинь айгаад уцаад байчихсан. Манай энэ төв номын санд хадгалж байгаа олон сайхан сургаал ном тэр дээдсийн авралаар өвлөгдөж энд сайхан хуралдсан байна. Дамжин сэрүүн багш маань хүртэл 100 бэлэг гэдэг. 100 бэлэг гэдэг үг нь хүртэл гайхамшигтай. Тэнд цагаан ногоон дархийн тууж ер нь тэгээ сая яриад байгаа дээдсийн бүх сургаал намын бас сомирлог багтсан. Тийм сайхан сомирлог. Одоо сомирлог гэдэг маань олон тэр зүйлийн эмхтгэл байгаа юм л да. Инстинктэйг цуурал гэдэг бас сомирлог гэдэг үг хэлж болох юм. Агнист гэдэг үгээр бас нэг санахад агнист гэдэг үг бас л мартагдсан байсан. Агниста гэж сайхан үг. Оройн дэд гэсэн үг. Тэгэхэд энэ маань цогтайжийн дуутны хаданд байж идэг үг те. Агнистийн агуйдах бурхан бодисдва хийгээд алтан дэлхийдэх бодис тутан хоёрын ахуй газар ангид боловч асран нэг үүсгэн агаар нэгэн буй гэдэг хэлдэг. Тэгээд тэр чинь одоо хэдэн зуун жилийн тэр сайхан би манай энэ хөтөлбөрийг санаачилсан Чулуун бүрэн маань хамт бид тэнд очиж үзсэн. Би очиж амжаагүй л явсан байгаа юм. Нууцлагдуу газар байна. Тэгэхэд үнэхээр гайхамширсан. Тэгээ явж байхад ингээд сан тэнгэрийн амьтад гарч ирээд байгаа юм та. Томоос том ингээд шонхор шүү. Тасч иж өгдөг яараа юу болохоор тэгэл чон хараагаал өнгөрөх жишээтэй. Энэ сүлд ингээд сайхан адуулжээд стол тэгээд яг тэр савны гадар уурч юм шиг ерөөсөө байгалийн өвөрмөс тогтцоо үнэхээр гайхамшиг.
Тэгээд түүнийг магадгүй буруусад надаас хамгаалахын тулд тийм газруудыг ер нь нууцлаг байлгадаг л да. Асад өвдгийн ухаа. Тэгээд хунтайчийн үгэн дээр бас байгаа шүү дээ. Хүний одоо мөн чанараас ч л өөрөө бурхан болж болно болно гэдэг. Хоёр дахь бадаг дээрээ болохоор хотыг иргэн итгэж чоно гэдэг. Гэхдээ одоо хол орой сулгаан хийн явагч хүн хотыг иргэн итгэж чон хоёрын илт бие дүр нь өөр боловч идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн бой гэдэг. Одоо баахан бид хулгай ярьдаг болсон те. Тэдэн их 80-ийн хулгай, ийм юмны хулгай гэж. Чихтэйхий хулгайнууд дүрсний хулгай. Нэг баг уул алга болчихсон. Тэгэхэд тэр чинь нэг ханж цаддаггүй. Тэгэл хол орой сулгаа хийн явдаг. Хулгай ирэхэл төрд шурглаад идэх. Тэр айхтар юу гэхдээ эн чинь эргээд нөгөө оюун утгт маань идэх чинь там гэвч там хаанаас байх вэ? Тамдаггүй явд. Там чинь тэр болон шүү гэдэг. Там хин нэгэн зохиолчсон юм шиг нэг газраар төсөөлөд сэтгэлд чинь эхлээд байдаг шүү гэдгийг сануулж байгаа юм л да. Наг тэгээд үүлийн үр төлөөс гээл гүн гүнзгий өвнөдөлтэй заавал эргээ төлдөг. Төлөөс нь тэгээд там бэрдийн нор төсөлдөг. Бэрд болоод өрч шít. Өвд маань тэгээд ярьдаг те. Уулын чинээ хэдстэй, утсан чинээ хоолойтой. Тэрийн хулгай гэдэг хүмүүс бэрд гээл бас монгол хэлэнд эзэнэ орчихсон. Грета гэсэн самгардаг. Сэтгэн цаддаг нэг том тийм том гэдэгтэй болохоор тэгээ хараа орж өгөхгүй маш тарчлаатай амьтнаар төрсөж байгаа. Гэтэ нарийн анзаарах юм бол энэ шунал энэ бидний сэтгэл байгаа юм л да. Одоо нэг төрлийн сэтгцийн өвчин түүнийг нисванс гэж хэлдэг. Харахад мөнгөлөг харагдаж болно. Баян дарган одон давхар хаусанд амьдэрч болно. Шүн нойрмж хүрэхгүй, юунд ч хан садахгүй байх гэдэг чинь маш их завьртай тийм учраас сэтгэлийн амгалан хамгийн тэгээ Монгол өвд маань уул нь бол нүүдэлчин удам гэдэг чинь бид хөвшдөө санахад дөрвөн хантай гэртэл ад жаргалтай тэндээ олон хүүхдээ божигнуулаад тэгээд бүгд өсөөд насны эцэст ч гэсэн тэгээ сайхан орой нөгөө нацагд орж багшийн хэлдэг шиг өвлийг дүрссэн байдаг те 6 мөчөд оройд зулын гэрэл хажууд хөвшөд өвгөд галыг бадраан хууч өсөй хэлэлцэн гэдэг. Одоо тэгэхэд нэг олон өрөөндөө нэг нэгээр ч юм уу нэг тийм хүүтэн харьцаатай болох жишээ те. Тэгэхээр сэтгэлийн амгалан гэж тиймээс түүнээс хад нөгөө шунал ахта яач нөгөө нүүж явахын цомхон амьдрал. Тэгэхээр одоогийн минималист гэдэг байгаа жинхэнэ нүүдчний амьдрал юм л да. Нөгөө хамгийн юм энгийн тэгээд өвдөнхөө ч юм уу бид багынхаа тэр амьдарч ирсэн гэр маш гоё. Гэхдээ би нэг завханд нэг
сайхан уулын цуснд гом бахынд орж байсан нэг сайхан хөгшөө. Гүн гоё харагддаг юм байлээ. Би нөгөө багадаа нэг анзаардаг байсан. Нөгөө илүүд дууингүү тэгээ дандаа нэг мөл зүгээр сайхан Монгол дөрвөн хантай гэрш. Тэгэл ерөөсө ширмэж ширдэхтэй. Тэгэл яг нэг өөр нэг мөлийг ч гэсэн ширээ байдаг да нэг хуучны тийм хоёр хосаавдар орон хөрөл юу те ийм намхан эрт. Ана божаа гэдэг хүүхдээс манаас анх энэ ирээгийн бэлхийдийг одын даруйд сэргээж байсан анхны хамт нь болж тэгсэн мөрсөө тий шал үгүй тийм зүгээр биржинт дэвссэн байдаг гэсэн. Тэгэл суусан газар нэг азсахтай. Тэгэл яг тийм нэг өөр илүүдтэй юм гоо нэг. Тэндээ тэгээ жаргалтай налааж тэгсэн мөртлөө тэнд чинь бидэнтэй нийлээд 10-20 хүүхэд бужигнаад нөгөө ном зааланд бужаамаа нөгөө чихэр явах бүхэнд чихэр өгдөг нөгөө дээр цэцэр тийм багш шиг болохоор тэрэнд нь болоод ч юм уу эсвэл угаасаа цаг нь болоод ч юм уу тэгээд их олон хүүхэд бужаад тэгээд энэ хэд сэргэж байсан. Тэгээд нэгэн гайхамшигтай нь би нөгөө 97 онд сургууль төгсөөд шашны дээд сургууль төгссөн юм л да. Ороод 96 онд 10 жилээ төгсөж байгаа. Тэгэхэд бужаамаа өнгөрөөд тэгээд би нэг нутагтаа очиход манайд маш олон тийм сайхан өвгөд байсан юм. Тэгэхээр дийлэн тэгээд өнгөрсөн жанчилсан байсан. Гэхдээ цагаан морин жилгээл бас бэлгшээдэг. Хүлээж байгаа тэр сүм хийдээ сэрхийг харчаад залгуулчаад өнгөрсөн гэхээр өвгдийн ерөөл буюу бишрэмээр л дээ. Бужаагийн маань одоо өвөөгийн ахалтаа өвөөгийн маань дүү хоёр нэг ахаа буудуулаад гавж хүн байсан. Нэг нь тэртээ дөрөв баригдхаа мэдээд найр хийгээд хашаа ч юм алга болсон гэдэг. Дахиж ирээгүй. Тэгэхэд манай хідээс ихэд 101 хүн тэгж лам хэлмэгдсэн байдаг. Тэгэхээр их зүйл өөд фокус шиг болчихлоо. Ингэж хатуу жоохон суул тэгээд энэ тал нөгөө авьяас сэргээд идэх шиг манай энэ хөрөл зоож чи манай тэр удмын үеэл дүүлдэ дандаа сайхан лам номч мэрэгдийн удам одоо төв номын сандаа ажиллаад энэ Монголын бүх сайхан адист сая би сонсоод үнэхээр биширч байна. Та бүхэн энэ үлзийд өдрөө тэр сайхан дээдсийн судар намаас адис авах ерөөл буян тохиолсон гэхээр энэ жилийн засал ирэх хойд энэ засал болж байгаа мэт санагдаа. Энд чинь алтан ганжуур гэл их гайхамшигтай да монголчууд ч тэгж судар номыг тэг олон янзаар бүтээж дээдэлдэг арт түмэнд итгэхэд ховролтой. Адис гэдэг үг адислах адистэй та гэж бас санскрит үг монгол хэлэнд адис болж өрсөн байна. Олон нууны нэртэй. Тэр нь яг үгчлэл хувиргах хөөс сүр жахсан гар хувиргах гэсэн утга гардаг. Тэр нь бурхад багш болох тийм аа. Одоо ерөөл буйнаа бидний сэтгэл хувирч тэгээд дотоод хувирал маань гадаад хувирал болж завья буян маань тэгширч дэлгэрхийн утга байгаа учраас тийм гүн утгатай үг. Тэгээд адис хүртэх, адислах гэж.
Адистэн сойрхоо гэдэг тийм. Чондоо цогцол гэдэг ном жишээ нь цагийг технологи залбирал. Гэхдээ нөгөө чондоо цогцол орчил ламаад ингээд. Тэгэхэд адистын дэдийг хайрлагч гэсэн үг хөрөлтөг учраас чондоо цогцол гэдэг. Тэгэхээр цогцол гэдэг үг тийм сайхан үг. Монгол хэлэндээ ч цог жаргал цол буюу ихтэй мэтэ төрсөн ч цолбоо гэж нэрлэдэг. Цолын нэг хөрөлтэй. Тэгэхээр нөгөө нэг тэр номын үг байгаа юм л да. Чондоо цогцол гэдгийн цогцол. Дээдийг хайрлах гэсэн утгатай үг сойрхох. Тэр мэдчлэн манай дэс хүүхдтэй гэсэн номын утга агсыг түгээж явсан байна. Тэгтээ заримдаа нөгөө нэг муу юмнаас хамгаалахын тулд нөгөө жоохон хүүхд эндэж бариад байдаг юм ороогоод байдаг. Өөр дээр бас яадаг. Тэр бас Монгол номын агуу их ухаан л да. Нөгөө үр хангаад юу л өмнө баахан ухна гэдэг нэрт. Манай ингээд биш авч явах таа гэдэг тийм. Ухна гэсэн үгтэй. Хүүхдээ ухнаар нэрлэгч. Баас тэгээд гिचдэг үг их олон тийм. Нэхийт зүгээр нэг баас тухай дурсамж байдаг. Нэрээ солигээд бодоод явж исэн чинь эренчимгаа таарад чи юу би одоо зохиолчлоо гоё нэртэй болов ямар баясгалан болдог гэсэн чинь битгий балаарч ихэд энэ сайхан Монгол ухааныг чи өвлүүлэх ёстой хүн байж ийм өвдийн ухаан бас нэг хамгаалах. Тэгэхээр бид түрүүн яриад байгаа бурхан хүртэл дандаа амарлингуй догшин гэдэг хоёр дүртэй байдаг нь бид нөгөө хар цагаан хил ам гэдэг өстой нөгөө маш юу гэдэг шүү дээ. Хорвоогийн хамаг явдлыг хоёрхан чавцаар ярьдаг хосгийн нэгэн овог Азийн цээжин нутагтай гэдэг шин зэдэнд орж байгаа. Гайхамшигтай мөрөөд. Хорвоо гэдэг үргэн хотл гэдэг үнэр холбож яаж дуулахаараа хоёрхан чавцсан багтаана вэ гэдэг. Тэгээд тайлан гэж дуусдаг. Хорвоо гэдэг үргэн хотл гэдэг үнэрч өргөн хорвоод хоёрхан чавтас бий, өдөр гэж бий, шөнө гэж бий, үнэр болонд хоёрхан тохиол бий, учрал гэж бий, хагцад гэж бий гэдэг. Тэр мэтчлэн манай дээдс одоо тэр шашныг шүүмжилдэг үед ч зөвхөн энгийн үгсээрээ тэр бурхан номоо бүлүүлээд байсан гэсэн үг. Тийм болохоор тэр нийгэм журмын үеийн шүлэг дуулалт тэр чигтэл бурхан сургаад байдаг. Ном сургаал агуулгатай биш үү те. Нөгөө нэг сайхан хүүхдэд өгтнэс гэхэд би бүр гайхаж байсан. Бишгтэй нэг бурхан номыг номлоод нэг юу лээ ухаарч амьдрах хорвоо гэдэг нэг ахтуулаад идэг гэсэн те дээр үед нэг гитарын дээр зүгээр ганцхан гитараар үр чандаа хилээд л байгаа юм шүү дээ гэл. Тэнд чинь тэгэл Монгол ухааны цаана бурхан номын утга гэсэн дөвлөлтэй. Чандман эрдэнэ гэдэг дуу чинь маш айдастай дуу гэдэг. Тэр бол манай нэг төрлийн үлэмжийн чанар дуу. Бадраагаан дуулаа бид одоо манай нэг альбом бус төрийн дуулал мэт байсан гэдэг те халуун гэдэг нутаг маань.
Тэгэхэд тэр зөвхөн тэр илгэн гэдэг үгтээс бид их хэмээг ойлгоно л доо. Монгол хүн илгээрээ мэдэрдэг. Бидний зүрхэн гүрд маань цаад язоор нь одоо гол судын үндэс маань энэ хүйсэн өрдөнд байдаг. Одоо илгэний илэг маань тэр бүсийг илэрхийлдэг учраас хайрыг зүрхээс улам гүнзгийхээр тэр язгуураас нь мэдэрнэ гэсэн үг. Тэгэхээр илгээрээ мэдэрдэг ард түмэн дэлхийд ховор бүгд зүрхэл яриад нэг наад цаад уг үндэсээ гэсэндээ маш гүн мэдрэх эсрэхгүй гэсэн. Тийм атал монгол хүмүүс бүх хайр эрхэм ямар илгэн садан илгэмсэх сэтгэл. Тэгэхэд тэр илэг зүрхнээс уяатай инхри монгол нутаг минь гээд Бадраагад энгийн үгээр илэрхийлсэн байх жишээтэй. Бадрааwan хөө бадрууган гэх дэлхийж таньдаа би тайртай гэдэг. Одоо бүр дэлхийгээ устгах шахаад галзуураад байна те. Хамгийн соёлт гэдэгээс нь Европын зүрхэнд одоо аимшигттай болж байгаа жишээтэй. Тэгэхээр тэр үед урайлж дуудаж байсан. Дэлхийж таан мөнгө настай гэдэг ерөөж энийг л одоо бурхан ном хүн шүү дээ. Бид сан тавих гэдэг шиг. Гэтэ эдгээр ч өөр номч одоо манай жалхан утагтгээл байдаг гэсэн. Тэр хүний хойчс гэж ярьдаг. Бадраа гээл хүн бадрууган гээл ингээд залгах. Бадруугангаа уулна бүр бүгднээр туссан үед чинь одоо юу лээ? Орлогч сайд байсан байхгүй. Тэгээ тэр үед гарандаа өвдөстэй гэдэг байсан. Тэгээ нэг цонхоор хавьч нууцаар хүн барьчаад социалист Монголын орлогчсаа тэгээ явж байгаа тэгэхээр нийтэд манай нэг шашны дээд зургууд өөр 70 хэд онд байгуулагдчихсан. Тэр үед чинь тэгэхээр социалист Монголд чинь 5 дээд зургууд байсан. Мөс ангаахын дээд, хөдөө аж ахуйн дээд, багшийн дээд гихчлэн. Тэгэхэд шашны дээд зургуулаа ямар тансхаар бүтээсэнд манай ганд нь нэг 2 давхар шал жанрасгийн сүмийн хажууд байдаг те. Тэр урлагийн танким тэр бүр нэг сэтгэл гаргаж чулуун шалтаа тэр сэлбэр их танким хэд энэс харшил хөдөлчихэд энийг хаяа захин мэдэн тэгээд заавал нэг барцад ороод юм тэгэхээр сайн юу лээ борооны өмнө шороо гэх энэ шороо хийсдэг нэрээ те тэр чинь заавал нэг барцад орох бол тэгээд тэр дараа шороо юу бороо цэцгийн хур будраад амьдрал харин тийм сонин хослол байдаа гэсэн. Дандаа жаргаад байх юм бол жаргалынхаа амтыг ч мэдэхгүй болчихно те. Заавал ингэж харьцуулж мэдчихэж харанхуй шин энэ дараа тэгээд хөөд үрийн туяаг игээд тэгэхээр жишээтэй. Бурхан багшийг цаддаг түүх тэр түүхийг бэлэгддэг л те. Цэцгийн юу одоо тэр түнэр шин бодмодны доргийг ирсэн гэдэг. Тэр үед бүх ертөнцийн шулмууд давталдаг. Тэгэхээр нөгөө сайн сайхан юм бодны юм заавал тийм муу яна энэ хүнд гэгэрх гэдэг нөгөө сэтгэрүү чинь хорлоход өвөрхтэй төрчихсэн юмд би биличээ хийвд. Тэгээ бүх ертөнцийн шулмууд давтлоод янз янзаар үздэг тий. Бас л хоёр шунал төслөөр татах гэж нэг урууддаг гэж үзээд болохгүй болохоор айдас хүний дотор бүх энэ нисванас гэдэг юмс хоёр зүйл тураагдчих юм шиг дээ. Шунал айдас хоёр.
айдас буюу одоо уур хилнэнд ч яана л да. Тэгээд тэрний бүр үнс нь мунхаглал гэж. Тэгээд тэр шулам сэтгэрүүд бүгд хорт сумаа харуулхад бурхан башин дээрээс цэцгийн хур болж ороод ирсэн. Яг л бурхан маш тэр үед бод сэтгэлийн бясалгалд ууссан байсан. Тэгэхээр бидний дотоод сэтгэл ингээд сайныг юу сарыг сайн сайхан дургуулж хуургадаг гэсэн үг. Тэгээд өөр гэгэрх үед шулам зүтгэрүүд яаж чадахгүйгээ мэдээ. Тэгээд шулмын дарсан гэдэг зохионгүй 12 зохионгүй гэдэг л. Тэгээд дараа нь бод утгийг олсон үрийн гэгээгээр билэгддэг. Бурхан багшийн тэр өөх түүхийг ингээд харахаар манай Монгол ухаан бас яг л давхцаад байдаг. Бас цаг гэдэг чинь одоо үүр сайхыг хэлээд байгаа шүү дээ. Маш их бэлгшээдэг тэр цагийг зүүдээ манахад бас цагийн зүүд амар дохио совин илэрхүү гихчлэн үр хөвгтээр ч гэсэн бар цагт босхгүй бол өдрийн ажлаа багадаа эрдэнэ сурахгүй бол насны ажлаа гэж сургадаг тийм. Бар цагаас өдрийг хийж байгаа. Тэрэн шиг бар сарыг одоо бидний цагаан сар гэдэг тийм. Дандаа бар сараар эхэлдэг. Тэгэхэд одоо судалтчсан энийг дандаа хор даа гэдэг юм Монголын сар гэж хэлдэг. Яг л монголчууд энэ бар сарыг жилийн эхэн болгож ёсыг тогтоосон. Бэлгийн тооллороо монгол хүмүүс тэмдэглэдэг тийм. Одоо тэгээд өнөөдрийг ч гэсэн бэлгийн тооллороо зуны тэргүүн сар гэдэг ихэнх сарын шинийн 15 тэргэл улаан өдөр гэдэг. Тэгэхээр энэ ч гэсэн Монгол ухаан л байгаа. Сарны одоо сараа хараад тий шинийн 8 яг тэн тал нь шинийн 15 гэхээр одоо тэргэл дугуй болоод бурхан багшийн шинийн 8-нд болохоор гэрээс гарсан дүүчин өдөр гэдэг нэгэсэндээ номын үнний ирэлдээ гараад явсан. Тэгэхээр тэр тал дугуй 15-даа бүтэн болж тийм гүн утга билээ. Тэгэхэд Монгол хүмүүс сараа хараад өнөөдөр шинийн 15 хүн гिचтэн ингээд мэдээд 29 тэр бүхнээ бэлгшээж ийм өдөр нь ингэх ёстой, тэр өдөр нь тэгх ёстой гिचлээ. Бэлэг гээд бэлгийн утгаар яриад байгаа арга бэлэг гээд бас бидний дөрөв наран сарын эрчмийг арга бэлэг, аргын судал, бэлгийн судал гэж бас хэлдэг. Тэгэхээр арга бэлэг гэдэг үг монгол хэлний бүр хоногшгой байтугай угаасаа төрмөл үг л дээ. Ягаад гэвэл тэгээд энэ маань бидний сэтгэлийн бэлэг ухаан гэдэг зүм бэлэг гэдэг үг те. 10 тарих гэ одоо яриад байгаа тийм. Арга тал нь гэхээр аргын сэтгхүй гэхээр энэ одоо бидний логик тал ч юм уу тийм. Одоо нөгөө нэг сэтгхийн хоёр юм өөр туйл байдаг гэсэн үг. Тэгэд Монгол хэл аль алийг нь ашиглах тэр утгыг агуулж байгаа юм л да. Аргалдах үедээ арга гэсэн үг. Гэхдээ нөө залдаад гэсэн үг шүү дээ. Нэг аргын ухаанаар хийчих зүйлийг тийм учраас арга ухаан гэдэг үг байна те. А тэгэхэд бэлэг ухаан, бэлгүүн ухаан гэдэг.
аль аль нь ухаан. Энэ мэтчлэн гүн утгатай юм. За одоо асуулт хариултаа хэлтийгээд асуултанд хариулъя гэдэг дөрвөн мөрх нэвтрүүлэг гардаг гэсэн тийм. Шагаа дөрвөн мөрх гэдэг бас гайхалтай монгол ухаан шүү. Утгын дөрвөн үнэн гээл энэ бүхэнтэй уялдаатай байсан. Учираас эрхийг сурахаар эрхийг сурах гिचтэн тийм. Эрх хэрэгүүлэх гэдэг маань номын хүрд эргүүлэх гэсэн үг. Тэгэхээр одоо бурхан машин номын хүрд эргүүлсэн дүүчин бас одоо давхцаж байгаа юм. Тэгэхээр эрх хэрэгүүлэхийн гүн билэгдэлт тийм ном буйнаал хураан гэсэн үг. Тэгээд энэ чинь таны саяын тарины зүрхэнд миний гинэ одоо хэцүү хитэл багш бурхныхаа нэг зовлон гэмээр цорчоож ирэхийн цагт бурхныг сая сандаг. Жаргал гэмээр цогтоож ирэхийн цагт бурхныг бид мартдаг гэдэг. Тэгээд тэр чинь умаахан базар өрөө бадмаас тэгээд умаахан давраагдан тэгээд сая амьсгалтай. Маань байдны хумаач. Ундари дөдөри дөрөөс хойш одоо ариавалын бүсгэд дөрөн шүү дээ дарих өршөөл. Эсвэл ариавалаа гэж монгол хүмүүст базар байна минь гэж базар байны хүн очирваны маань тарин те. Ихэн хайрхнаа бидэнда очирвана одоо бурхан бодаа гэж бурхан бодаа жишээтэй. Богд гэдэг үг чинь одоо бас л бурхны Будда гэдэг үгийн маань нэг хувилбар юм л да. Баруун зүгээс Будда гэж дуудагдж байгаад богд болж юм. Тэгэхэд бүх эрхэмдэд уулсаа бид хайрхнаа богд, цаст богд, хэгсран богд гэдэг тийм. Тэгсэн чинь тэр арайд энд нэ тэр сайхан шүтэн секс гамбут гэдэг. Хамаагүй юмар оролдож болохгүй шүү гэдэг. Тийм учраас эрхийг та сэтгэл зүг бод ер нь дандаа үзэндээ зүгээд өөдөд. Юм жижиг уут хийгээд явчихна. 21 юугаар эргүүлэхэд ч болно шүү дээ. Бурхан 3-ын тоонд дуртай. Тэгэхээр нөгөө тариныг 3 уншихад тэгээд 3 эрднийг тэгэл 7 унших, 21 унших, 3 7 21 болохоор тэрийг бэлтгэх жишээтэй. Тэгээд цаашаа задрахаараа 108 болоод 108 махад тэгэл одоо тэр чинь тэгээд цаашаа 84 мянга сая яриад байгаа. Тэрийг бэлтгэж байгаа. Цаглшгүй утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бүгд бэлэгдэлтэй. Тэгэл та боломжоор л уншиж залбираад бид сайн анзаарсан бол дээр үе зүгээр ингээд дотроо нэгсэнд умаа хумруугаа шилжээд ирдэг гэсэн үг. Тэгээд харин уншиж байгаа. Тэгээд та аажиндаа энэ өөрийнхөө дотоод айзам руугаа ороод ирэх гэсэн үг. Тэр үед чанга уншихаалгүй. Шашны нэг ямар хүн монгол хөвгөд анхны уран сайхныг наас нэг лав хүн айлах гээд хуурч мэрлэгээ барихыг өстэй айлж тохиолдчихдаг. Базар сад базар сад самала анаа гэсэн. Бараг хүн хараагаад байгаа юм төнөөд. Чамдан жолих багцад байна да хөөстэй ингэж нөгөөд найгаад яваад гэсэн. Тэр шиг тарин уншиж босхгүй л дээ. Базар сад баа олон базар сад 100 үсэг тарин. Тэгээд энэ тариныг унших нөгөө дил маш гүн утгатай эзэст. Нүгэл хилэнсийг
арсад цаадыг хариуцах тэгээд тийм хүчтэй гүрэн засал учраас 100 усыг тармид базар сад энэ дэлмээ ашиглаа нэг дуудууллаа гэдэг шиг бид дамжуулаа гэдэг шиг 100 усыг тарнаа бид уншчихъя. Базарсато самая манолая базарсато те наватиста тетоё мева судоё мева собоё мева аноракто мева сарва демара сарва армасуцкама тетим шриям гурувун хав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 av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  За асуултанд хариулъя. Үнэндээ би сая би тэрнээс өмнө жишээ нь бас 20 хэдэн би нөгөө шашны дээд сургууль төгсөө гандандаа байсан үедээ л лам байсан. Дараа нь тэгэхээр намайг лам өнөөдөр би ламд л ээжмэнд л бэдээ өмсгөөсийнхэн зэрэг сүм хийдэл суудаг лам болох зөв уран бүтээлч болоод явсан. Дараа нь болохоор тэр үедээ ихнэр хөвгтэй болоо тэгээд залуу насны гинэн алдаагаар гэдэг нөгөө итгэл дайны хэлдэг шиг залуугийн харгаа гэдэг төглөө нэг эрднийг ярих гэдэг. Тэрэн шиг л хүн алдж байж л ухаард юм байлээ. Тэгээд эргээгээсээ салаад хүүхд манай аав ээж дээр өссөн. Тэгээд хаяа ээж дээр очиж би тэгээ ганцаараа ингээд үнэхээр их ганцаардаг мэдрээд тэгэд л энэ багш бурхны сургаалаа санаад зовлонгоос зүхтэж болохгүй зүгээр л гүн рүү н ороод бай. Тэгэд яг ядцартаа хөрхөөрөө тэр чинь дэлгэрээд дэлбрээд тэсрэлт одоо өстой сайн хэлдэхээр нөгөө гүн гоцод нөгөө илгэн гүндээ ороод тэгэхэд би багшийн сургаалд гинт санагдаад ингээл гэсэн чи үнэхээр хүн тэгээ дотгошоо орохоос айгаад идэх тийм учиртай. Үнэхээр асар их базлалт явагдаж байгаа бүр. Тэгээд харин сүлдээ ингээд бүх яс ингээд хүний далд хүнс маш тийм их юм хуралдчихсан байдаг гэсэн. Тэгжсэн би бүр тэгчээд бүр яроолтой тулчих шиг нэжсэн. Гинт зад төсрөх шиг болол. Юусе би алга болчиход ингээд миний би яг зурагтныхаа өмнө сууж ирсэн. Зурагт байтугад бүгд миний би яасан ч зурагт одоо эвдрэхтэйсэн чи надад хамаагүй те тэрэн шиг одоо биеэс салих үйл явц болсон. Тэгээ гадаа дотоод гээд нэг байдаг гээд багшийн хүн үзсээс шизээш ойлгохгүй л те гадаа дотоод докторгүй нэгдэх. Тэгээ нөгөө түрүүний ярьсан барт тойд судар дээр их хүр гэгэн гэрдийн учрал гэдэг энэ гадна талын окторгүй буюу цаад чаналтай окторгүй мэт номын бий гэдэг бурхтын жинхэнэ үнэмлэхүй яах вэ одоо тийм хязгааргүй хэлбэр төрсгүй ухаар билэгддэг. Манай монголч одоо мөнх тэнгэр шийдэх хийдэг. Бидний дотоод окторгүй бас тэгээд тэр барт тойдлын сонсгоо судрын гол утга нь их нь хөх үе чи биеэ салдлах үедээ бүх хүн төр зур хэрвээ ухамсаргүй ингээ энийг мэдрэх сагтааж мэдрэх хумаач мэдрэх завгүй амьдрсэн хүнд бол тэр бас агшин зур тэрийгч анзаарахгүй өнгөрчихдөг гэсэн. Гэтэл хүн бүрийн хувьд ингээ нээгддэг тэр завшаанаа л битгий алдараа гэж. Нэгсэндээ сая гэгэн гэрэл байдаг маань. Тэгэхээр бид амьд өхлийг мэдрэх үедээ тийм учраас амьдтай мөнгөсийг ухаарууд илүү бас тэ одоо амьдралаа ухаарахын нэр тэгээ амьдралаа ухаарсан өхлийг ухаар цагтч бүр илүү тэнгэртэй айлн бурхны оронд одно гэж Монгол дээдс маань хэлдэг нь тэрийг хэлээд байна. Чамаараа аясаараа одчихдаг гэсэн үг.
ашиглгүй бясалгал гэдэг л дээ нэг. Гэхдээ би дараа нь багш бас яг тань шиг ганц харанхуй шин айгаас учраас хажууд нэг хүн сууж байгаа шиг болоод тэгтэл тэгсэн мөртлөө би ингээд зүгээр хүч ямар нэгэн хүч ингээ баазагдчихж байгаа хөдөлгөж болохгүй хажууд нэг хүн суугаад байгаа нь яг мэдрэгдээд тэр байтугай дуу хоолой гараад одоо яад юм болоо гэсэн чинь хөөсөндөө төвдөр гэдэг яг л тэгэхээр нэг төр зур яасан чинь зөвхөндөө дээшээ огшоогоод байгаа байхгүй. Одоо тэгээ оройд зулаад тэгсэн чинь нөгөө бурхан зүг оройдоо гэдэг чинь энэ нөгөө дээд судлын амсар гэдэг эсрэг нөхөд. Тэгээ багш дээдс ингээ оройд хөр дээр ажсыг авдгийн учир тэр энэ нэг цомбогч энэ нэг сүв оройн цоорсон хүн гэж яриад байсан чинь тийм монголчуудын ухаан л да. Тэр дэлбэрх шиг болоо ингээ гараад бүр ингээ од гариг нэг сансрын хөлгөөр харагдаж байгаа юм шиг тэгжсэн. Бүх одоо нэг сайхан огторгой төвөөд байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө ингээл ерөөсөө бүх од ирэхээс тэр үед гол нь би нэг амьд тэр бүхэн миний дотор. Гэхдээ би гэдэг мэдэрж явах ш. Одоо тэр л гадаад дотоод нэгсдээ өөр ингээ мэдрүүж үзсэн байхгүй. Тэгтэл одоо өөрийгөө чөлөөл гэдэг нөгөө дуу гарахаар нь би нэг юм харж байгаа мэт уягдаад байхгүй зүгээр ингээд тэгтэл тэр бүхэн ингээд цас уусж байгаа юм шиг уусаад зүгээр цэлмэг огторгүй. Тэгэл мөнгө тэнгэр гэдэг чи энэ юм байна. Тэр одоо би өөрөө машин буюу миний нэг дотоод бүхэн эднэргээ гадаад дотоод нэг гэдэг чинь. Тэгэл ихсэ тэгж яах нам болсон. Гэтэ би тэгж гэгэрсэн гэсэн үг биш. Тэр чинь нэг сонирхолтой. Одоо зэн юунд сатори гэдэг юм. Яг л таны тохиолд тийм одоо хэд ч тохиолдож болно хүний амьдралд. Гол нь тэрийгээ сан сэрж хөгжүүлж тэр нь маш их удаан явцлаа. Гэхдээ нэг ч гэсэн үзсэндээ багш багтаад гол нь тэгээ дараа нь би сургаалдаа номууд ямар ч эргэлзээгүй болж хувирсан. Яг л ийм хилээд идэм биш тэгэл. Ахыгаа өнгөрөхөд манай ах сайхан эмч хүн байсан. Тэгэхэд тэгэл бас яхаа мэдгүй ээж аав маань уйлж хайлаад нэг бөөн юм болж байна. Миний хувьд ганц ах маань юм чинь зурдаар гинт өнгөрсөн. Тэгээ бүр харамсал гашууд бол. Гэтэл баг тойдол дээр бас сануулдаг. Ер нь Монгол дээдэс маань сануулад идэхтэй гашуудах хэрэггүй шүү. Тэрний оронд ном найнаа унш залбир гэдэг. Уйлаад бол үерийн ус болоод нөмрөөд идэг нөгөө хүнээ тэнгэр талих замаас нь эсвэл ингээд чангаагаад маш их зовлонг мэдрүүлдэг. Тэгээ би тэгчээд багш маань бас л тэр нэг дуу сонсогч шүү болоод номын дуугаар дотоод тэгээд хүүхэд баярууд 6 сарын 1 байсныг хүртэл мартчихсан байгаа юм да. Гадаа гараад хүүхдүүд чихэр үзэн тараах хад явах газар хүн чинь тийм манарсан байт юм лээ. Тэгээд номын дуураас майна хөвжих гэсэн чинь мэдэх хүн харин тэгэхээр бид Монгол өвдөнхөө ухааныг юус алдаж болохгүй санах. Тэгэл дэгжсэн. Тэр дэгжсэн ах минь бүр хүний санаанд оршгүй юм сайхан машин өвчээр. Тэгтээ манай нэг номын садан маань дамжуулж хийсэн. Хүн нэгснээ тэнгэрт тэр нэг зуурдын хайлах үедээ л тэгж өөр ингээд ах маань шүлэг бичдэг ш. Энэ нөгөө судар ном маань голцоо юм шүлгэлсэн хэлбэрээр одоо дээр үн бөөгийн дуудлага эднэр ч гэсэн те. Нөгөө нэг судар гэдэг үг чинь нэр нь сутраа гэсэн үг Монгол хэлэнд орсон. Гэт туйс хайлах эднэр ч гэсэн те. Тэгэхээр Монгол хүн нөгөө мартдаггүй байхгүй юу? Тийм учраас маш товч.
тийм аргаар уламжилдаг. Тэгээ буулт ч гэсэн хан сайхан зорсон гэд эхэлжсэн. Би тэгээ хүнд ч гомдожод тийм учраас хэн нэг ч буруудаж болохгүй бүгдэд талрах гэх. Тэгэхээр таны сайн тэр хамсуур бол яг л тэр бод сэтгэл. Тэгээ бод сэтгэлдээ оршиж чадсан цагт Тэнгэрт ахилах мөчтэй ч бид шууд тэгэл бурхан болох гэж бэлгшээдгийн учир тэр байгаа юм л та. Бод гэдэг үг чинь бас буддаа гэдэг үгийн нэг хөлбөр монгол хэлэнд бас орсон байгаас гэгэн гэрэлсэн үг. Гэгэрлэж гэгээ орох нөгөө л өөрийн гэгээ урах шиг тийм гэгэрдийг билэгдэж. Тэгээ тэр мэт үгийг мартуулахгүй бол нөгөө ялгуулсан гэдэг үгийг мартуул. Тэр шиг гэгэрлийн яам гэж нэрдэг гэсэн тийм социализм үед. Яг л тэр утгыг мэддэг айхтар хүмүүс байсан байгаа юм л та. За цөмөр одоо нэг байна. За тэгчээ сайхан нөгөө дүнчөр манай хөгжөө юм энэ төр. Эцэст мартаж болохгүй. Мартаж болшгүй соёл гээд манай нацагд орж огш сануулсан байдаг. Бөөц. Сая Вифашана вестгад суух гэсэн чи Вифашана гэдэг үлэмж үзхүй гэж монгол хэлэндээ орчуулсан байдаг дээр үеэсээ. Бурхан багшийн вестгал ажиглах сая тэгээ бид амьсгалаа ажиглахаас эхэлдэг гэдэг маань тэг гүнзгийхээр дотоод сэтгэл дөрвөн дөрвөл гэдэг л дээ. Би тэгээд бодлын урсгалаа ажиглах, мэдрэмжийн урсгалаа ажиглах. Тэгээд бүр хоосон огторгой төлөв тэр ном чанарыг ажиглах гэж. Тийм учраас номын бие гэдэг ном гэдэг үгийг би зөвхөн бичиг номоор төсөөлдөг. Саад чанад утгах нь уул нь монгол үгд бас л хэлдэг те. Номоороо боллоо. Зам ёс, зам мөр гэж. Тэгэхээр тийм гүнзгийр тэгээд агуул руугаа орохоор тэгээд бурхны бие сая огторгын бие номын бие гэдэг дармакая гэдэг үг. Бүр тэр огторгой чанартай л хуусах гэсэн утга. Бурхан бүхэн тэр. Тийм учраас бурхан бүхнийг одоо жишээ нь дөрөв бидний үнсэн базар садаар илэрхийлд, очир дараар илэрхийлнэ, түгээмлийн эзэн гэдэг утга нь тэр. Бурхан бүхэн одоо мянган сайн мянган бурхан гэдэг шиг. Тэгээд 5 язгуурын бурхандаа ураагдаад язгуурын 5 бурхан маань язгуурын 3 бурхан сая танаа хэлээд байгаа. Монгол хүний өөр те Умаанад ариавал нөгөө энер нэг үс талаас нь хүч чадал талаас нь очруугаан маань бэлэг ухаан талаас нь мандшир маань тэгэд энэ хураагдахаараа очир дараар илэрхийлдэг. Тэгэхээр бид альч үүднээс орж болно гэсэн утгаар бурхан чанар бүгд нэг байдаг. Бид болохоор энэ бурхан одоо тэр бурхан гомдчих болов гэх энэ бэлсгэл өөр бэлсгэл явахаар нөгөө багш гомдчих вэ гэдэг шиг маягтайгаар язгуурын 5 бурхныг өндөр гэгээ маань гайхамшигтайгаар уралсан байдаг те. Тэр бурхтын дохио бүр өөр утгатай. Тэгэхэд очир дарга шүтэн одоо гандан байдаг. 21 дарихаа ямар гайхамшиг бас өөр дүр байдаг те. Тэгэхээр энэ олон өнгө хэлбэр. Би сая Вифашанад суух гэсэн чинь энэ гэмтлээс одоо би удаан сууж үнэхээр чадахгүй юм лээ. Тэр хөтөлбөр ягаад ч барахгүй. Энэ хүзүүний сан нугас гэдэг чинь нуруу нугас гэдэг чинь одоо тэгэл энэ мэдрэлийн их сонирхолтой тэгээ бие сэтгэл хоёр тийм холбоотой. Нөгөө бүдүү нарийн бие. Нөгөө гол судлаа бас л энэ сүмбэр уулаараа илэрхийлдэг, бэлэгддэг. Тэгээ манд дөрвөх сүмбэр уул маань гол судал. 8 нэвтэй сүмбэр уул наран саран чимэгтэй. Тэгээд ноён утгад маань илэрхийлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө гол судал тэгээд нөгөө наран саран буюу бидний хоёр эрчмийн туйлыг илэрхийлж 8 твт
гэдэг маань зүрхний дэлбэг хүрдийг одоо 8 дэлбэд цэцгээр илэрхийлдэг. Жишээтэй тийм гүн ягт утгууд байдаг. Тэгэхээр энэ бяцлал тэгэхээр хүн тэгээд өөрөө өөртөө таарах дөхөм арга гэж би бас өмнө нэг ариавын бяцлагт явж байгаад бас би нөө багтаа шарж сима бас би ч юм барцтай төрсөн гэдэг шиг айлын атхан ихэн тэнэг гэдэг байсан. Эмчин тоорооч гэдэг байсан нөгөө. Ямд бол нөхөрөнд унчихдаг. Тэгээд нэг өвдө тоо үзэхгүй болохоор намайг яасад манай нэг садны хүн гуйж байгаад оруулаад орсон өдрөө авсан байсан. Тэгээ нөгөө цагаан хатан болоод яваад исэн би ч өөрөө арчаамаатай уургийн дутагд гэдэг юм болсон юм билий нөгөө илэг. Тэгээд ахтар нөхөд их туранхаад яасан бензин дээрээ бүр чирийгээд гэхдээ одоо сэрэгчнээ айрыг цагаад идэрсэн сайхан нэг сэрхээр ч дорхноос сэрэх тэр мэдчихэн. Тэгэхээр та өөрийгөө зүгээр өн хэмнэлдээр тааруулах хэрэгтэй байгаа юм. Зүгээр зөвхөн энэ гэж нөгөө хаадаг цадгаа шамлын хаанаас нь ч орсон болно гэд манай амын нөхрийн үг байдаг. Энэ дашрын хэлэхэд манай доржоо маань энэ ном бүтээлийн цаан чи олон хүм байдаг тийм манай Нефко Баапар дарагтай маш олон сайхан оюунлаг бүтээлүүдийг гаргасан. Дармаабаатаа гээд бурхан машин сургаалаас бодмөрийн зэргийг 100,000 тараасан гэдэг шүү дээ. Гэвч олон хүний хүч хэлмэр байдаг. Одоо манай доржоо маань анх Нефко тэгэл бид их бэлтгэж хөвчлэн ингээд түгээх чи бүх. Тэгээ манай агнсингээ пэйж гэхэд манай золоо дэлгэр хоёр маань админ ингээд түгээж явдаг жишээтэй. Доржоо маань бүтээл тэгээд агнсингээ өөр өнцгөр одоо нөгөө бидний 5 метр хүч үлэмжийн чанар дуу чин тэрийг илэрхийлж байгаа гүн утганда та хөгжмийн сонортой бол хөгжмөөр илүү мэдрэх юм бол бяцлах гоё төр дотоод айзандаа яг л гадаа 5 метр хүйтэй адилхан дотоод метр хүй бас дотоод сонор дотоод мэлмээ гэрлийн мэдрэмхэд энэ бэлгийн мэлмээгтэй төвлөрөх жишээтэй тийм одоо дотоод мэлмээ рүүгээ тэгээ орох. Манай хэн маань үнийг мэлмээгээр үзэх тийм сайхан. Тэгээ олон өнгө аяс байгааз бурхныг ийм олон өнгөөр илэрх. Тэгэхээр 84,000 номын бэлэгдэл ийм гүн утгатай би бүх бишртэй энэ шин юу би үзээгүй байсан. Тэгэхэд энэ 5 язуурын бурхан 5 өөр өнгөөр илэрхийлдэг. Тэгэхэд бурхны ийм олон цаана тэгэл цаглшгүй олон гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэн болохоор та аль өнгө хэмнэл хүн бүрийн таашаад өрмөц өгөгдлөө өөрийн дотоод болоогоос сонс гэдэг тийм учиртай. Хэд зүгээр ийм л байх ёстой гэдэг. Өөр одоо зөвлөвөл танаа нэг найз хөгжмийн авъя ёстой байхад нь тэгээ гоё хөгжим тоглоод хөгжмийн сургуульд ороод тэр хөөх ямар гоё юм гээд өөрөө нөгөө би ч таартай дээр бүх хүүхдүүдийг гуталч болох гэдэг. Тэр чинь утгагүй гутлын үлдэр та. Гэтэл чинь хөгжмийн авъя ёстой юм. Баяраа яг арай зоригтойгоор ховдын машинд багшуулна гэд явсан. Баяраа бөөм муулж байгаа маа те. Тэр загварчиж болохгүй гэсэн үг. За болсон бол одоо за тэгвэл цөмөрөө одоо нэг асуулт явчаа цөмөрөө 8 хөгжөөё. Яг л мартчихсан байсан юм лээ. Би тэгээд нөгөө багш ахын юунд тэгэхээр монголчууд майна хөгжөөхөр чи нөгөө бүх ядаж тэр уу гашууч тайдаг та номын айдстаар нөгөө сүнс ингэр майна хөгжөөх маш олон хувилбар нутаг би хамгийн түгээмлэлээрээ би дүнчүүр майна хөгжөөчих.
Тэгэхээр нөгөө манаас илүү номгүй гэдэг нөгөө ариавлын нэгүс зүрхэн дээр нь болохоор за тэр ноён утгатч догшин утгат гэдэг. Сосроор актер тоглоод байдаг те. Айдын их нэртэй очоод нөхөрлөө аймаг ихэнсээр орчуулал. Нөгөө хүрээнд оруулахгүй гэдсэн чинь юу очоод халуун тулгаар хараа ич нэг хүрээ номоо ханыг. Тэгэхээр уур нисванасыг бод сэтгэл туурах харах гээд одоо тэрийг л очир хөлгөн нэгсэндээ нисванасаа бэлэг туурах. Түүнээс нисванас гэдэг нэг юм дарч хэлж эндээс нь өөр нэг юм оруулж ирэх гээд байгаа. Нэг энерги хувирдаг гэдэг те устддаг хувирдаг гэдэг яг тэр зарчим дээр үнэлдэг. Жаргал зовлон ч нэг тэгэхээр нөгөө зовлон устгах жаргалыг тэгэхээр бид түрүүний нөгөө мэдрэмжтэй ингээ гүн рүү нороод ингээд яхаар задрах тэр задрал маань хувирлоод шуураад тийм сайхан тэр утгыг л сөрөг шалтгааныг бод мөрт хувиргах гэжлээ. Тэгээ олон арга үедээ энэ уурлах үед нэг багшийн бас зөвлөмж өгдөг шүү дээ. Хүнд гарахгүйгээр гадаа гараад зүгээр нөгөө нэг байшингаа долоо таарчих гэдэг гүүж яриадаг ч юм уу нөгөө ууртай зөрүүдэрийг номгдсон дээр очиж уурлахаараа төлөө аваад өгчтэй тий. Тэгэхэд юм хийгээд төхөр нь уур нь гарчдаг. Эсвэл дээрээ задчих чиг. Тэр чамд хариу маа гэдэг. Ер нь тэгээд ууртай догшин спорт нөгөө ингээд нүдэд тэгж задрах жишээтэй. Зүгээр жирийн номын юунд бол ингээд одоо юу гэдэг чинь нөгөө амьсгалаа ачих гэдэг нь шууд хэрвээ амьсгал цухалдсан үед нөгөө юу уурсан гомгүй болчихсон үед хэцүү. Тэрний оронд өстой тарина сайхан тоолоод ч юм уу гүүж хариад жагаад тэгээд тогтоод суухаар ингээ ажиллах үед боломжтой байдаг. Тийм учраас ингээ хоёр хувилбартай гар би зүгээр багшийн сургаалыг нөө зөвлөмжийг дамжуулж түүнээс болоогүй би багш биш зүгээр дамжуулагч орчуулагч л тэгээ би харин лам хувс дээлээ ус зүрхлэхгүй л яваад зүгээр уран бүтээлч гэдэг талаас нь хөгжилтөлдөө одоо энэ манай агуу их уран бүтээлч нар дотор те янз бүрийн хүмүүсээс архичнжээс манай нэг жоохон балгахтай тэгээд согтоол манай ламч байгаа эмч байгаа архичнж байгаа гэвэл бахархаад өстой өнгөнгийн хүмүүс өнгөнгийн цэцгэн дэлгэрсэн гэдэг шиг тэгэхэд манай алдарт явж байна уран бүтээлч нэр архичнжээс хөрхийн нацагд орж багшаа сахуулаа те машин зэдэнд орж хэцүү ганцаардалтайхан тэгэл ашгаар дайдруулж явж байгаа л тэгээд хөрхий зүрхэн зогсчихдаг богино настай хүмүүстэй манай дашуулбар багш байна 42 наснда өнгөрсөн хорлогдсон ч гэдэг. Тэгтэл арх хортой арх урсан арх болгох дуртай би яг өнгөрсөн зурагтаар иржсэн шүү дээ. Нөгөө бүр ойлаад нөгөө хөрхэн цайлган үнэлтэй гар маран шалгарчихсан шав гэдээсэн хүн зодоод тэгээд тухайн үед чинь дашуулбарт үнсүүлмэр гэж Монголын ард түмэн бүсгүйчүүд хараадаг боллоо хамгийн шилдэг хараад болж хурлаа гэж нөгөө шар сонины үе байлаа шүү дээ. Тийм сенсац явахаар их борлогддог болохоор тэр мэдчихдээ ингээ эмзэг зүрхтэй хүмүүс чинь эмтэрч тэгээд их богино насдаг. Түүнээс гадна богд нарын маань дундаж нас төрсөн 40-од л би хамгийн урт манай өндөр гээгэн тэгэл бүр богино болж байгаа. Тэгээд янз бүрт 8 дөрөвд маань 50 насаас тэгээд
өнгөрсөн. Тэгэхээр мөнх хүсэт зүгээр энд тэгэхээр өнгөрлөө гэхээр муу явдал биш гэсэн үг. Амьдрал өргөж үргэлжлэдэг учраас. Тэгэхээр тэрүүгээр ойлгож болохгүй. Зүгээр амьдралын утга нь урттай биш, чанартай бай гэдэг өөрийн бас зохионгүйгээ сая бурхан машин утгыг яриад өч хувь зохиол гэж монголчууд ярьдаг те. Бид өөрийн хувь зохиолтой одоо өөрийн даалгавартай ч гэдэм үү те. Өөрөөрөө өгөгдлөхэд байгаа ч тэр. Түүнийг хийгээд тэгээд явхад заавал урт гойг наслах гэсэн утга алуу чанарын асуудал байл. Тэгээд цөмөрөө чанартай тэр яа. Чанар гэдэг үг чинь бас гайхамшигтай те. Бид хоосон чанар гэж гिचлээ ярьдаг. Тэгээ үнэнхий гिचлээ. Үнүүд дандаа тэр агуулга. Тэгэхээр хэлбэртэй биш агуулгатай утга нь байгаа гэсэн. Тийм хүн. Цөмөрөө байна гэж хөө. Хоёр хүн асуулт асууя гэж байгаа. За одоо толчхон толч. Би нуушаад гэдэг юм. Энэ ч бурхан багш нэг агуулгаар нь хэлж байгаа юм. Өдөр бүхэн үлзий гэдэг бас цаана ерөөлийн утга сайн муу юу ч тохиолдсон бай. Түүнээс мөнгө хүсээг ухаарч ингэж ой сэтгэл дургуулж амьдралыг ухаарах юм бол тэр үлзий буян болно гэсэн утгаар хэлж байгаа. Зүгээр нөгөө зурхаан утгаараа бол энэ давтамжууд угаасаа байдаг те. Бид нэр 12 жилээс ахуулаад бар жилдээ хүмүүс ирнэ тий. Тэгэл харж жилээ би амьдралдаа олон харжсэн. Би ч төмөр бич гэдэг чинь бас их хатуу жил. Тэгээд жаахан барцтай байдаг бас хаашсан. Бич чинь ер нь тогтвор мовтой тий. Тэгэл ихний ордод чинь бас хоёрдмал төлөвийн гिचнэ. Тэгээ би ихтэй зурхааг нэг сонирхдаггүй байсан чинь одоо зан төлбөө тэр 12 ордын яг л чинь баг яг л тоон шүү дээ. Мэдээж хүмүүр шууд яахгүй ч гэсэн. Тэгээд харин тэр юу талаараа бид сая одоо жишээ нь ингээл туулаа жилдээ хүн ер нь айвхаг талтай шүү дээ. Жишээтэй сонио туулаг айвхаг. Тэрнтэй адилхан тэгэл жил гарах 37-ны жилийг хийцүү гээл те. Монгол ирчүүд их хвчлэн 61 дээрээ өнгөрчих гээд нөгөө 60 тэтгэврээ авч чаддаггүй хөрхий олон 49-ний жилгээд эдгээр чинь нөгөө нэг мянган гол жил орох гээл харин байдаг л манай. Тэгэхээр гэхдээ жилийн засал гээ зүгээр нэг сүнхийд зүгээр нэг төв ном уншчихвал юмш дотоод засал маань харин энэ шүү дээ. Бидний утгаа ойлгох гэж мэдрэх ном ясаа өөрөө мэдрэх. Тийм учраас бид майна хөгжөөх гэдэг маань хамтдаа олдноор үйлсэн буян олонгүй далаа гэдэг. Тэгээ энэ сайхан дүүч өдрөө тийм сайхан утгатай л байна. Одоо засал болж байна гэсэн зассан тий ном засал. Тэгэхээр та бурхан номоо унших маань ч гэсэн бурханы ном уншиж байна гэдэг чинь төвдөр дуржигнуулахыг ном унших л гэж ойлгох. Гэтэл монгол хэлээр уншиж адилхан шүү дээ тий. Тэр үед бүр нөө манай нутагт баруун тал руу туйл сайлах тэгээ туйлчдыг их хүндэлдэг байсан. Жишээ нь хот хотыг чөлөөлөхдөө парчин алдарт балчин өөр Баатар вангийн залгаар учирч
Гом эрдэнэ дойлыг 3 хоног хайлуулж нөгөө юуны манж хиттийн сүрийг даруулах, засалуулах жишээтэй. Тэгэхээр энэ монгол хэлний хүч агуу. Монгол хүн амны бэлгээр гэдэг те төвд юу лээ? Хятад хүн бинчингээрээ монгол хүн бэлгээрээ гэдэг маань амны бэлгээс тэгэхээр тийм гүн утгатай. За тийм асуух. За одоо нэг хүн тэгээд сайхан өгч. 749 хоног маань нөгөө бас л Монгол одоо та бүхэн 7 гаригхээр илэрхийлж байгаа тийм. Тэгээ би нэг юмдаа дурж Sunday, Monday гэдэг англи өгч адилхан тийм энэ сонин тэгэхээр Монгол өвдгийн ухаан гэдэг тэгээд нөгөө өстө 12 жил гэхэд 12 сар гэдэг энэ бүхэн цаан тэр мэрэгдийн ухаан гэдэг нас үүдэлтэй тоол цаанаа ертөнцийн зүй тогтлыг илэрхийлсэн. Тэгэхээр нөгөө нэг орчил явагдаад байдаг гэсэн. Тэрийг илэрхийлж байгаа. Гэхдээ баг шилдэг л дээ. 749-ээр бид заримдаа зүүдлэхтэй хүртэл ингээд нэг хормын зүүдэндээ л бид баг заримдаа хэдэн өдөр юм уу баг олон жилийн явдал болсон юм ингээд зүүдлж ихтэй цаг хугацаа харьцангуй доосон чанар гэдэг байгаа элбийн үзэгдэлт энэ зүй тогтлыг илэрхийлж байгаа. Нэгс хатуу ягч юм биш. Ойлгохын хувьд хүн ойлгож болгүй яг хэвээр ойлгохгүй сая нөгөө тэр сатан маань хэлж байгаа утга нь ойлж тайтах ойлж үзээгүй хүн дуулж чадахгүй гэдэг нулимс мэлтэрсэн хамгийн үзэгдлэнтэй гэдэг зүгээр тэр гашуудж хит гашуудж бид ертөнцийн мөнгө босыг үзүүлэх гэдэг бурхан машин нэг нэр нь үзүүлэгч гэдэг зүгээр бидэнд мөнгө босыг одоо үзүүлэгч ухааруулагч гэсэн үг. Амьдралтай мөнгө дөрвөлжтэн тэгэл мөнгө босаа ухааруулах бид ухаарлалтай дулдуудахгүй зүгээр бүх юм алдчихсан мэт зүгээр хэлбэр төрсөл өөрчлөгдөж байгаа болохоос Тэнгэрийн орондоо ч гэсэн хүн холбоотой шүү дээ. Айдас буйнаа хэлээд бид ингээл тэр гэгээлэг талаасаа илүү зүгээр уяр хайлангаа хорих шаардлагагүй л дээ. Хин одоо бахан машин шавнэр ананд уйлаад л байдаг шүү дээ. Би тэгээ таних алдчихаар яах юм бэ гэдэг. Үгүй ээ ананд минь би чиний гэрэл их сурулж биш. Гэрэл чиний дотор байгаа. Өөртөө гэрэл бол гэдэг үг. Манай дорж байгаа маань ураа өгч үү дээ. Энэ сайхан үзэгтэн зургийг уралж байгаа. Эйнштейн гэгээг зургаар уран зургаар илэрхийлж байгаа. Тийм л утгатай. Хоёр дахь нь тэгэхээр Эйнштейн гэгээг яагаад бүтээж түрүү Монгол соёлоо яриад байсан. Үеийн үед хүндрэлт эрхэм сайхан. Ялангуяа энэ цаг үед их одоо зах зээлийн нийгэм социалист үед чинь одоо сайхандаа биш гэв нэг хэлжсэн. Зүгээр Монгол өвгддийн юу ухаан тасраагүй байсан болохоор яг сайхан ууж юу те. Өчигөө хулгай гэдэг дарга нар огт байгаагүй шүү дээ. Төрийн хүн гэдэг шиг тэгээд хөшөд маань хүртэл нэг тийм шомол багтаа ч гэдэг юм. Тэгэхэд энэ зах зээлийн нийгэм гэдэг юм чинь бас ингээл нөгөө өнгө мөнгө манай сумын төвд жишээ нь ингээ байж ихэд одоо ядуу айлч нөө сумын дарагч нөө тавантай гэртэл тэгээд нэг бүгд нэг төстэй ортой төмөртэй ер нь авдартай илүү дутуу юм зах зээлийн нийгэм үсэд ирэхээр чинь одоо амны машин гэдэг чинь байгаагүй болохоор тэгэхээр нэг нь амар том машин унаал том байшин бариад баяжаал нөгөө хүн өөр ирэхгүй тийм юм хараад нэг найзыг хараад ч хөршөө хараад атаачтай хөдлөөл те
аваатаа зөвхөн загнуулаач шүү дээ. Ингээд гэр бүлийн уур амьсгал төрөлх эвдэрч гисэн. За тэгээд энэ ч уус төрөлд ч нөлөөлөл энэ хэрүүл тэмцэл. Гэхдээ тэгээ нийгэм даяар тийм нэг үзэгдлүүд хавтаараад байгаа юм л да. Их тийм ууртаа цохолтсон болчихсон байгаа юм л да. Хүүхдүүд ч гэсэн бид сургууль одоо тийм хөтөлбөр би яагаад ингэж 6 настай хүүхд ч гэсэн баг хүүхдийн нуруунд сэвтэс тийм олон сургагч үүрэл тоглох завгүй даадгараа ясаар байгаа ингээ гүн баг тамлага болоод манай өөрхийн нэг найзын хүүхд ойлаад байсан бүр би 4 аргын тоогоо сурчлаа уншаа сурчлаа одоо би сургуулиас гармаар байна гэд тийм юунд оруулж байгаа юм л да. Тэгээд тэрний учир нь одоо сурах хүчин шахаа махаач гэдэг юм уу түүнээс дэрвэн сурах чих гоё шүү дээ тий. Бүх юм ингээд товч тодорхой тэгээд доор нь гэрийн далваргээл 2 3 бодлох одоо орсны сурах гэхэд тий арадуугаа гээл нэг гээд өдрийн юм олон юу байдгүй байсан. Мянган бодлого гээл олимпиад эднэр тэрийг бодчих юм бол тэгэл болно гэл утгыг ойлгочих байгаа шинж. Одоо энэ өвөө төмөж тэр бүр толгой нэргүүл тэрний сан тэгээд жишээ нь мама шахаа маханы тэгээд энэ мэтчлэн ингээ нийгэм одоо үүмрээд байгаа юм л да. Тэгээд тэрийг багш бохт өвдийнхөө ухаанаар ингэж түгэж нэг ч гэсэн гэгээ түгэх шалтгаан те. Гэхдээ эн чинь зөвхөн миний юу биш маш олон хүний одоо дорж байгаа ийм зургаар ингээ түгээх жишээтэй хэн эдми маань пэйжээр хичлэн те хүн ном унших завгүй хүн бэ зүгээр жахтаа ингээл зүгээр уншаад сайхан тийм сайхан хүмүүс зөндөө би ухаар бэссэл гээд нэг одоо түрүүний бочрын авторын одоо товч хэлбэрт олон сайхан уншаад тэгээд тэр нэг CD ихлэ кассет юу CD хэлбэрээр олон хүн тэгээд машинда жахтаа сонсоод явчих жишээ те сонсдог номг манай өөдөө маань бас инстинкт тэр юм чи олон хүн ингээд янз янзаар сайхан юм түгээгээд байгаа юм л да. За мэн. Энэ маань хөгжөөхд бас нэг юм байгаа. Нэг олон үйлдвэр. Тэгээ би нэг ягаад дүүчээд тэр тэмдэгч эхлээд нэг сайхан тэмдэглээ. Тэгээд тэрнээс удахгүй дэлгэрсэн одоо сүрэн жавгаа эдгээр хөтлөөл тэр үед би зориулж би нэг энэ 21 одоо хуучин уламжлаад бид залгаж тэгээд ноён утгийнхаа аяцаар явчихсан. Салхинд өвсөн үе шиг сарнич өддөг нас шүү, усан тогсон хөөс шүү, ургаж уддаг үе шүү. Мөнгөөр залуучулдаг, мөнгө хүсийг санаараа өнгөөр хуурчулдаг, өвлийн үрийг аргалаараа гिचлээ. Бурхан намайг одоо сайхан Монгол уламжлалаараа. Тэгээд тэрийг бас манай олон сайхан хүмүүс одоо бадаг бүрийг нь сайхан хүмүүсээр увсан шарууга гэдэг агуу хүн арын найруулгыг хийгээл тэнд ч сувдоогоо нэг бадгийн дуулах жишээтэй эсвэл тийм одоо сайхан цагаан энергийг долгорваа ингээд дуу олоноос нь шууд мэддэг. Тэгээд тэр кассет өнгөө олон хувь тараагдал. Тэгээ маань өгчөг соёлоо бид мэдрэх гэсэн. Мартаж олшгүй соёл мөн гэдэг. За ихтэй. За бүгдээрээ хоолой нийлүүлээд найрлан сууж намаа Hoy
зогсож орж ирж байгаа юм шиг. Харин тэгээ долларчин сайн тааштай нөгөө орчил ингээд төгсөлгүй үргэлжлэх төмөн насан хээ болоод энэ шүү дээ. Энэ их мэрэгэн аргалтай ингээд тэгээд тогтоохт амархан те маань өгчөө яс зөвхөн Монголд байдаг. Өвдөний манд ийм гүн ухаан. Тэгэхээр та энэ юунад байгаа юм чинь дуртай үед манай бог энэ дүндэнд байдаг л та. Орой бүхэн манай өгчөө гэсэн захиас түүн цагийг давах бошигтэй байгаа. Өглөө бүхэн сан тахилгаа тавиад дээжээ өргөөд орой бүхэн майнаа өгж өгöd. Тэгэх юм бол гэрийн жаварч гэсэн үргээд нэг эрг энергийн талбар гэдэг одоо яг л яцсан маш шүү дээ. Одоо шинэлүүхэн бүрэн нотолчоод нөгөө нодын шагналд хүрсэн Японы эрдэмтэн ингээд нэг хоёр усаалаа гэхэд нэгэнд нь муухай үг хэлээл нэгэнд нь сайхан өглөөд хоёр цэцгийн нэг тэгэхэд муухай үг хэлүүлээд байсан ус нь ингээд бодоо хүртлээгээд тэр нь хөгцрөөл тэгэхэд сайхан ерөөл альтаад байсан улам дэлгэрээд тэгэхээр Монгол хүн амны бэлгэрээ гэдэг утгаар тэгээд тийм мэдээллийн талбар байгаа юм байна. Одоо бидний тэртээд байгаа одоо ээж аав тэнгэрийн орнд эн чинь нөгөө тэр мэдээллийн орн юм нэгсэндээ бодлыг дамжуулдаг тусгай орн за одоогор шинэлүүхэн яг бүрэн тэрийг нотлж нээж ягаад гэвэл их нарийн болохоор тэгэхээр тэр гэр орон тийм энергийн талбар болж олон дахин давтагдаад байхаар тийм талбар үүсдэг. Тэгэхээр бид сүм хийд эднэрээ мөргөл иргэл хийдэг учирч те ариун газар гэдэг утгаар тэгвэл гэр орноо тийм сайхан ариун энерги эрчмийн орон болгож болно гэсэн. Тэгээд энэ майныхаа утгыг бид майн тарныг орчуулдгийн учир нь нөгөө нэг тайлбарлах боломжтой. Яг л самгарт их хэлээ одоо бурхан багшийн яг мама айлсан тэр хэлээрээ болохоор адис хүчтэйгээс гадна яг тэр маш олон утга салааж гардаг болохоор одоо уманы эдмийн хүн гэхээр бид тэгээд түрүүн болон амьсгалыг ч бэлэгдэн дотоод бидний бурхан чанарыг бэлэгдэж өөртөө аруунаач бусдад шаруунал нь зүгээр майныг эрдэн бадмаа гэмхаа гэж орчуулад гэтэл үе бүрээрээ дахиад өөр их болсон 6 зүйл гэж ярьдаг те. Тэгээд сан 6 бэлэгвэр болж цацрах жишээтэй. Маш тийм олон талаас нь байдаг учраас тарнаа болохоор яг хэлээр нь уншдаг бурхан магшин намын хэлээр. Сая тэгээд товч утга нь болохоор жишээ нь зүрхэн доторх эрдэнэ гэдэг утгаараа болохоор бид нөгөө зүрхэн үрд буюу гол судалгаа өөрийн дотоод мөн чанартай ингээ нэвтрээд ирэхээр тэндээс эрдэнэ гарч ирнэ. Хүслийг хангагч чандман гэдэг тийм чандман гэдэг чинь чандаа маань гэдэг сэтгэлжтэн чандаа гэдэг сэтгэлжтэн бүтээх майны гэдэг нь эрдэнэ. Тэгэхээр энэ уманы биднийхэн майны тийм учиртай. Тэгэхээр бидний зүрхний лимфа дэлгэрээд нэгдээд ингээ сайхан иргэн ирэхээр хүслийг хангах чандман мэт тийм сайхан бурхан чанар маань гинэ гэсэн жишээтэй. Тэгээд хум гэдэг нь дандаа зүрхийг хүрдгийг бэлтгэн тэр хум гэдэг. Умманы хүн тэ. Умаа хэрий бадманар тушаары хумаа товчхон хилчихэд хэрий бас зүрхэн хүрдний мэт. Гэхдээ нөө хум өсөг одоо зүрхэн чанар маань их хуц цацрахаараа хэрий өсөг болж. Оны таба гэдэг тэ бурхан цаглашгүй гэрэл болж цацрах. Хүчтэй нэг үүсгийг бэлэгддэг. Тэгэхээр бас л зүрхийг Адмаа тэгээд зөвхөн дэмхаа маань мөрдөө гэдэг нь түргнээс түргэн гэсэн. Тэгээд ширээ гээд дэлгэрээ цацраад
тэр ерөөл ажил өөрийгөө ч болон бусад хамаг амтныг ажиллах жишээтэй. Тэгээд энэ сайхан ерөөл бат сайхан орших болтугай гэдэг.